Нэгэн эмэгтэй сүүлийн дараах эзгүй гудамжаар ганцаар алхаж явлаа. Гэтэл араас нь гинт чихүүдс хүрмээр нэг сүүдэр гарч ирэв. Түүний царай тахиралдан ярцаажээ. Амьд хүн олж харсан тэр мөчид араатан шиг үсрэн дайрлаа. Та бүхэнд 2026 онд шинээр гарсан зомбит аимшигын бие түүхстийг оршуулдаг киног хүргэж байна. Энэ түүхийг нэгэн урд хожид байгаагүй туршилтын ослоос эхэлье. Асар хүчтэй цахилгаан соронзон импульс бүх арал даяар нөмөрчээ. Арал дээрх 500 мянган оршин суугч асар их хохирол амсав. Мэргэжилтнүүдийн хийснээр ийм хүчтэй импульс тархийг шууд гэмтээдэг аж амьд үлдэх магадлал тун бүдэг байв. Гэвч гол дүрийн мал огт буцахгүйгээр энэ гамшигын бүсэд иржээ. Учир нь нөхөр нь энэ арал дээр ажиллаж байсан. Одоо алга болсон хүмүүсийн жагсаалтанд орчихсон байв. Нөхөр нь үнэхээр нас барсан байсан ч Молли ядаж цогцыг нь олохыг хүсв. Гэвч албаныхны ажиллагаа бүрхэг байлаа. Хэрэг гармагц бүх арал даяар шууд хөл хорио тогтоожээ. Мэдээнийхэн байтугай нас барагсдын ар гэрийнхэн ч ойртож чадсангүй. Молли бүх аргаа хэрэглэсний эцэст цогцос цуглуулах сайн дурынхны нэрээр л аралд гарч чадлаа. Үнэн дээр түүн шиг хүмүүс зөөнгүй байв. Бүгд алга болсон дотныхноо сургалахыг хүсэж байлаа. Гэвч толгойлсон офицерын ганц мэдэгдэл сайн дурынхныг тэр дор нь шүүгүүлчихв. Нас барагсдын заримд нь тайлбарлашгүй өөрчлөлт илэрчээ. Тэд ямар ч шинжгүй байснаа үхлээс буцан сэрэгдэг аж олныг тайвшруулахын тулд офицер эдгээр амьд үхсэд удаан хөдөлдөг гэж яаран тайлбарлав. Ямар ч товтлох чанаргүй. Түүнчлэн гудамж бүрт зэвсэгтэй цэргүүд харуултан гэв. Молигийн царай цонхив. Гэвч алга болсон нөхрөө бодоод шүдээ 100 тиссээр үлдэв. Тоног хэрэгслээ авсны дараа Молли үндсэн багийг даган автобусанд суулаа. Тэд тусгаарлах бүс рүү явж цогцос цуглуулахаар болов. Нүдний өмнөх дүр зураг үзхийн аргагүй байв. Хаа сайгүй үнс нуран балгасл үзэгдэн. Нэгэн цагт хөл хөдөлгөөнтэй байсан арал үхлийн нам гүм талбар болжээ. Сайн дурынхан хоёроо баг болов. Тэд гудамж даган айл бүрээр орж цогцос цуглуулна. Молли танхимаар болгоомжтой сэмхэн алхав. Хөшигний завсраар харахад 3 хам бүлтэй айлын цогцос харагдав. Гэвч үхэлд эндүү гинэт иржээ. Тэд усны цоргыг ч хааж амжаагүй байв. Моллийн хамтрагч энэ дүр төрхийг дааж чадсангүй. Иргэн гараад сайн дурын ажлаас шууд гарчихв. Моллийн хоёр дахь хамтрагчийг Джейсон гэдэг. Энэ залуу нилээд задгаа яриа хөөрөөтэй нэгэн байв. Цогцос хараад ч тухгүйдсэн шинжгүй. Бүр хаяа амны зоргоор хошигнож хүн. Джейсоны нөлөөнд Молли ч энэ цуглуулах ажилд аажмаар тасав. Ядаж аимшигтай цогцос хараад айсандаа дуу алдахгүй болжээ. Молли дотроо маш сайн мэдэж байв. Сайн дурынхны хамгийн их айдаг зүйл нь цогцсны аимшигт байдал биш. Харин овоосон шарил дундаас танил царай олж харах явдал. Миний хүүхэд. Ханан дээрх хурмын зургийг хараад Молли нөхөртөөгөө өнгөрүүлсэн жаргалтай мөчүүдээ санав. Уг нь тэр нөхрийнхөө ажилтдаг өмнөд хэсэг рүү шууд очиж хайхыг хүссэн. Гэвч цэргүүд тентгийн гал хараахан унтраагүй гэж хэлв. Одоогоор тэр газар бүрэн битүү хаалттай хിവэр байлаа. Молли цогцос цуглуулахын зэрэгцээ төгшин хүлээхээс өөр аргагүй болов. Тэр өдөр Молли хамтрагч Джейсонтойгоо нэгэн дэлгүүрийн хаалгыг эвдэн орлоо. Гэтэл гадаа гинэт энд тэндээс хашгиран дуулдав. Нэг сайн дурын ажилтан гудамж руу гүйн гарч дохионы гэрэл асаав. Учир нь тэд нэг амьд өгтөлтэй таарсан байлаа. Цэргүүд ирмэгц хэд хэдэн буун дуу дараалан хадав. Моллийн зүрх палхив. Тэр яаран хамгийн ойрын агуулх руу орлоо. Гарч идэнгээ доош тусахтал шалан дээр цусны мөр үлдсэн байв. Тавиурын цаана нэг хүний сүүдэр зогсож байлаа. Энд бас нэг амьд өгтөл байж таарав. Гэвч цэргийнхэн аль хэдийн тодорхой хэлсэн. Эдгээр амьтад довтлох шинжгүй гэж Джейсон яарсан шинжгүй дохионы пуужин асаав. Удалгүй хідэн буун дууч их дэлсэн зурайтлаа. Моллийн сэтгэлд учиргүйхэн гуниг төрөв. Тэр эдгээр амьд өгөхстийг одоо ч хүний төрөлд багтана гэж ингэж хайр найргүй хядуулах эсгүй гэж боджээ. Цэргийнхний хүйтэн хүндий хандлага Моллиг нөхрөө олох хүсэлтэд улам шамдуулав. Гэвч энэ газар арлын хамгийн хойд захад байлаа. Нөхрийнх нь ажиллаж байсан газраас тун хол. Тэр хэд хэдэн удаа хөл хорионы үеэр ганцаараа нууцаар салаад явахыг хүссэн ч тухай бүр өөр сайн дурынханд баригдчихна. Чи хичнээн хурдан зүгтлаач. Цэргийн эргүүлийнхэнд эцэст нь илэрнэ. Гуравтаа биш олонтоо бодсны эцэст тэр хамтрагч Джейсонтай уулзсан бодлоо хэлв. Нөгөөх нь өөртөө нь хамт өмнөд тусгаарлах бүс рүү шурган орж нөхрийг нь хайж өгөөсэй гэж найджээ. Джейсон яг юу бодсныг бүү мэд. Гэлээж тэр Моллийн хүсэлтийг шууд зөвшөөрөв. Маргааш өглөө эрт Джейсон нэг засварын газрыг онгойлгов. Тэр дорн Бартат замын мотоцикл сонгочихов. Энэ зам хол урт. Унаагүйгээр яаж хүрэх билээ? Хоёул урагшлах маршрутаа төвлөрөн ярилцаж байтал шалан дээр ягаан өстэй эмэгтэй хөвтөж байгааг анзаарсангүй. Тэр чимээ аниргүй нүдэ нийлээ. Тэгээд бүр ямар ч дохио өвөлгөө босоод ирэв. Молли хөдөлгөөн сонсоод гарч идэнгээ өргөв. Ягаан өстэй эмэгтэй ам савлан хөдөлж байгааг харав. Шүдэн хавиралтан тачигнах чимээ гарч байлаа. Хоёулынх нь зүрх пал хийв. Тэд даруй мотоциклоо түрэн засварын газраас гарлаа. Саяын тэр амьд өгөхсөд үнэн төрхөө ил гаргаж өмнөх мангуу царайтай нөхдөөс тис өөр харагдав. Хизээ мөдгөө галзуурч дайрах юм шиг санагдана. Хоёул мотоцикл унан зам дээр салхи татуулан дахив. Замын голд баахан хаягдсан машин бөөгнөрсөн байсан ч мотоциклийн шаламгай хөдөлгөөний ачаар тэд өмнөд тусгаарлах бүсэд улам ойртсоор байв. Гэвч Молли удаан баярлсангүй.
Джейсон гинэт тоормосоо гიშгэн мотоциклоо зогсов. Урд нь цэргийн эргүүлийн машин байжээ. Хоёул машины араар нуугдан тэднийг холдохыг чимээгүй хүлээв. Молли толгоогоо эргүүлтэл нэг амьд үхэгсэд дөхөж явааг харав. Гэтэл гинэт буун дуу гарлаа. Буудсан нь цэргийн хүн байжээ. Аз болж хоёул эсрээгүй өнгөрөв. Тэд өчүүхэн ч саатахыг зүрхэлсэнгүй. Даруй мотоциклдоо мордоод замаа үргэлжлүүлв. Өмнөд тусгаарлах бүсэд ойртох тусам агаарт хөшүүлсэн утаа улам өтгөрнө. Цэргийнхэн худал яриагүй бололтой. Эмтгийн гал одоо ч цааш хөөрсөөр байв. Толгодын орой дээрээс алсыг ширтвэл яг л төгсгөлийн өдрийн дүр зураг харагдана. Джейсон хурцгаараа чанга эргүүлв. Тэд эцэст нь хамгийн хүнд сүйдсэн өмнөд тусгаарлах бүсэд орж ирлээ. Харанхуй болохоос өмнө тэд нэг эзгүй хаягдсан барилга олсон. Тэндээ нэг шөнө хонож амархаар шийджээ. Гэвч хоёул дөнгөж суудал биеэр том амьд үхэгсэд дайран орж ирэв. Джейсон ихэндээ огт тоосонгүй. Харин нөгөөх нь гинэт улангасан дайрч ирэхэд л дахиад буун дуу нижигнэн сонсогдов. Хизээ гарч ирснийг үл мэдэх нэг цэрэг үүдэнд зогсож байлаа. Тэр Джейсонд арай илүү болгоомжтой байхыг сануулв. Голомтын бүс рүү ойртох тусам эдгээр амьд үхэгсэд булан догшин болдог аж. Мол хоёр хориотой бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрснийг мэдээд логон нэртэй тэр цэрэг заавал хоёрыг салгаж байцаана гэв. Эргээд харах хооронд л тэр Молли дээр гүйн ирээд Джейсон түүнийг хаяад ганцаараа зүгтсэн гэж хэлв. Моллийн дотор сэрдхийн төгшөөр төрөв. Гэвч логон түүнд нөхрийг нь хайхад туслана гэхийг сонсоод тэр зориг гарган цэргийн машинд суулаа. Молли уг нь нэг амьсгаагаар нөхрийнхөө ажиллаж байсан газарт хүрэхийг хүссэн юм. Гэвч логон заавал гэртээ очиж хідэн хэрэглэл авахыг хүсв. Энэ үед гадаа аажмаар харанхуй нөмөрч байлаа. Тэгээд тэр түүний саналыг дагахаас өөр аргагүй болов. Логон түн их баяртай харагдав. Тэр бүр илбэг дэлбэг оройн хоол хүртэл бэлтжээ. Гэвч Моллид огт хоол орохгүй байв. Тэр ширээн дээр олон хамтын зураг өрөөстэй байхыг олж харав. Логоны царай гинэт барайв. Тэр гамшиг болох үед гадуур үүрэг гүйцэтгэж яваад арайхийн амь мултарсан гэж хэлв. Харин жирэмсэн ихнэр нь газар дээрээ амиа алдсан аж. Моллийн нүдэнд нулимс цийлгэнлээ. Энэ гинэт буусан гамшиг хичнээн аз жаргалтай гэр бүлийг сүрүүлснийг хэн ч үл мэднэ. Тэр өө гашууд автан гарч чадахгүй байх мөчид логон гинэт чихтэй хүсэлт тавив. Тэр Моллигоос талигач ихнэрийнхээ хувцсыг өмсөхийг хүсжээ. Тэгээд өөртөө нэг бүжиг бүжиглэхийг. Хоёулаа энэ гамшигт хамгийн хайртай хүний алдсан улс. Молли татгалзах үг олсонгүй. Уянга таялгуу дунд хоёр хүн чанга тэврэлдэв. Моллийн бодолд нөхөртөөгөө өнгөрүүлсэн сайхан дурсамж л эргэлтэн. Харин логон Моллиг ихнэрээ гэж бүрэн андуурчээ. Нэг бүжиг дуусахад тэр Молли урьдчилан бэлдсэн хормын бүгжийг зүгээгүй ганзаарав. Логоны нүүр хилэн дээр дүүрв. Тэр Молли энэ дулаахан уур амьсгалыг эвдлээ гэж боджээ. Молли өөрөө аль хэдийн хормын бүгжтэй гэж тайлбарлав. Тэгээд түүнийгээ авч өөр бүгж зүүхийг хүссэнгүй. Гэвч логон юугч тоолгүй алхамаар шахав. Молли эргэн хажуугийн унтлагын өрөөнд шургав. Хаалгыг төвччихэд сая орон дээр эмэгтэй цогцос хэвтэж байгааг харлаа. Хевлийн томбойн товойжээ. Тэр нь логоны нас барсан ихнэр мөн байв. Моллийн дотор хүд даав. Тэр огтхонч тэнэгэлцэлгүй цонхоор гарч зогтов. Гэвч солиотой цэрэг араас нь салахгүй нэхв. Тэр сандран замаач мэдэхгүй нэг агуулгад шурган орлоо. Гарч идэнгийн гэрэл даган хартал. Буланд бөөн. Төмөр гинжээр хүссэн амьд үхэгсэд байв. Молли айсандаа амаа чанга дарлаа. Логоны алхаа улам ойртож байгааг тэр мэдэрчээ. Тэр сандарсан ч ухаан гарган хөрмийн бөгжөө тайлв. Тэгээд өөрийгөө ил гаргав. Логоны ихнэрийн өнгөөр дуурай. Бөгжөө хайж байна гэж хэлв. Энэ нэр угаасаа солиоролтой автсан нэгэн байлаа. Молли ингэж хэлэхэд үнэхээр итгэж орхив. Тэр нүдэнд чихтэн. Ийм олон амьд үхэгсдийг барьж авчран судасны учир нь. Ихнэр нь ч бас эргэж сэрнэ гэж горцсондоо гэж хэлв. Молли дуулууртай дүр үзүүлв. Логоны анхаарал сулармагц. Тэр урьдчилан нуусан хурц зэвсгээ яаран гаргаж ирв. Логоны нүдэнд итгэж ядсан гайхшрал дүүрлээ. Тэр хоолоогоо дарсаар хорсолтойгоор газар унав. Молли энэ солиотыг тоосонгүй. Түүний дээрээс машины түлхүүрийг авав. Машин асааж зогтох гэж байтал санамсаргүйгээр логоны жирэмсэн ихнэрийг үнэхээр амьсныг олж харлаа. Молли дотор хайцаа арайхийн дарж хурдаа нэмэн тэр газраас дахин удав. Нүд ирэмхийн зуур маргааш нь болов. Молли жолоочийн суудал дээрээс сэрв. Өмнөх зам саадаар хаагджээ. Одоо түүнд машинаа орхиод явган явхаас өөр замгүй болов. Эзгүүрсэн зам дагуу тоо томшгүй олон машин хөглөрчээ. Молли юуг ч анзаарах сөхөөгүй хурдлан урагшиллаа. Гэтэл ард талаас нь хүн талхааны чимээ сонсогдов. Нэг амьд үхтэл архиран дайрч ирлээ. Тэр нүд ирэмхийн зуур хажуу тийшээ онголцсон автобус руу шургав. Амьд үхэгсэд хөдлөхдөө удааныг ашиглаад Молли хүнд юмшууран авч хамаг хүчээрээ буулгав. Дахин хөдөлгөөнгүй босныг нь шалгаж нэгтлээд тэр авраг сүгшүүрч аваад замаа үргэлжлүүлв. Энэ газраас нөхрийнх нь байгаа газар хүртэл 6 бэрч хүрэхгүй байлаа. Молли нэг аяны тэрэг олж шүн хоноглохоор шийдэв. Ханан дээр эзний 4 хүний гэр бүлийн зураг наалттай байв. Тэдний хувь заяа бараг л хар бараан болсон гарцаагүй. Мэдээгүй байтал шүн дунд болжээ. Гадаа гинэт хачин чимээ гарлаа. Тэр болгоомжлон аяны машинаасаа гарч ирэв. Гэтэл нүд халтрам цочмоор дүр зураг өгтөв. Нэг амьд үхтэл шорон нүх ухахаар улаар нь зүтгэж байв. Молли ойртож ирснийг анзаарсан ч тэр дайрсангүй. Харин гэр бүлийнхнийхээ цогцыг дуугүйхэн тэврэн нүх рүү оруулав.
Моси түүнийг аяны машины эзэн мөн болохыг танив. Тэгээд өөрийн ирэхгүй туслахаар ураг шалхав. Эцэст нь хуурсан эзэн өөрөө нөхрөө үсрэн орлоо. Тэр холгүй зогсох Моси руу нэг харснаа. Моси тэр дороо санааг нь ойлгов. Тэгээд түүнийг сүүлчийн замд нь үдэв. Бас түүнийг гэр бүлийнхэн цогцтой хамт оршууллаа. Маргааш нь үддэх үед Моси эцэст нь нөхрийнхөө байрлаж байсан буудалд хурж ирэв. Сэтгэл нь учиргүйгээр асар хүнд болов. Энд хүрэх замдаа бараг ганц ч амьд үлдэгчтэй таараагүй. Моси аль хэдийн сэтгэлээ бэлтчихсэн байлаа. Нөхөр нь амьд байх найдвар тун баг гэдгийг тэр таамаглаж байв. Тэр удаанаар коридорын үзүүрт хүрлээ. Эцэст нь нөхрийнхөө өрөөг оллоо. Хүндхэн сэтгэлээр хаалгыг түлхэн нээв. Орны хажууд үнэхээр нэг цогцос хэвтэж байлаа. Моси өө гашууга арай ядан твчв. Дуугүйхэн нөхрийнхөө өмнө цөхрөн суулаа. Нүдэнд нь нулимс мэлтгцээр байв. Гэтэл нөхрийнх нь хуруу хоосон байгааг анзаарав. Хоёулынх нь хурмын бөвч угаалгын өрөөний тавцан дээр байлаа. Ширээн дээр бас нэг үзэсгэлэнтэй эмэгтэй ажлын үнэмлэх байв. Тэр агшин зур. Хоёулынхаа сүүлчийн уулзалтыг эргэн саналаа. Урд нь тэр нөхрөө дагаад эм жижиг арал дээр хамт амьдрахаар хүсэж байсан. Гэвч нөгөөх нь хайр найргүй татгалцсан. Учир нь тэр аль хэдийн өөр эмэгтэйд сэтгэл алдчихсан байжээ. Ингээд мойлог унах уу баярлах уу гэдгээч мэдхээ болов. Ийм урт зам туулж ёстой тамаа цайд цовж ирсэн нь. Энэ шал хэрэггүй эрийг олохоос өөр зүйлгүй байжээ. Гэтэл ардаас нь гинэт хөлийн чимээ сонсогдов. Тэр нь өмнө нь зогтсон хамтрагч Джейсон байлаа. Энэ нэр Молид санаа нь зогсоор явсан аж. Тиймээс өөрөө хурч ирээд түүнтэй нийллээ. Өрөвдмөр хоёр хүн далайн эрэг дээр сууж дотроо уудлан ярив. Моли нөхөртөөгөө байгуулсан гэрлэлтэд аварчхыг хүссэн. Харин Джейсон гэр бүлийнхэндээ өөрийгөө бүтэхгүй амтан биш гэдгээ батлахыг хүсэж байв. Хоёул шөнийн харанхуйд согтуухан хонон өнгөрөв. Маргааш нь сэрэхэд Моли бүр мөсөн уужирчээ. Тэр нөхрийнхөө өрөөнд дахин орлоо. Гар дах хурмын бөгжөө тайлв. Энэ нь тэр гэрлэлтэд бүр мөсөн салах ёс байв. Мөн өнгөрсөн өөртөөгөө эвлэрсэн хэрэг байлаа. Эцэст нь Джейсоны тусламжтайгаар тэр нөхрийнхөө цогцыг завин дээр гаргав. Тэгээд урсгал даган үрд ирэх чөлөө рүү одуулав. Бүхнийг цэгцэлсний дараа Моли Джейсон хоёр машинаар хойд бааз руу буцав. Замдаа тэд шаргал үст амьд өгтөлтэй таарав. Моли ганцхан хармагцаа түүнийг цэрэг логны ихнэр гэдгийг танилаа. Гагцхүү гэдсэн хэдийн товоохоо болжээ. Моли нэг юм ойлгосон мэт болов. Тэр нөгөөхийн харцыг даган нэгэн нурангийн өмнө гүйж очлоо. Тэнд бүр дөнгөж төрсөн эрүүл няраа хөвтөж байв. Хоёул цоцсондоо нүдээ бүлтийлхэн гөлрөв. Хэдийн энэ дэлхийн хуучин дэг журам нурам унсан ч хайр хамгаалал хоёр амьдрал өгсөйч даван гарч чадна. Зөвхөрлийн дундаас ч найдвар төрдөг. Энэ кино цус нүчтэй цочмоор үзэгдэлт хит автаагүй. Харин эмэгтэй гол дүрийн дотоод замлыг илүү өгүүлсэн. Энэ нь түүний нөхрөө хайсан аялалт төдийгүй. Өөрийгөө аварсан зам байсан юм. Эцсийн дүнд олон хүн сэтгэлдээ тэгэлсэн зүйлсийнхээ төлөө ямаа тавьдаг. Тэгээд харамсал дунд өсөж томрохыг сурдаг. За өнөөдрийн тайлбар ингээд хүрлээ. Өөр бодолтой хүмүүс байвал сэтгэгдэл хэсэгт үлдээгээд ярилцаарай. Дараагийн удаа уулзъя.